Язын 42 дугаар тогтоол гарсан. Энд бол одоо хөнгөлөлттэй эмийг, чанартай эмийг олон улсын засгийн газар, олон улсын улс орнуудаас нь шууд худалдан авах ийм эрх зүйн зохицуулалтаар явж байгаа. Тэрний хүрээнд эрүүл мэндийн яам Солонгос улсын 5 эмийн үйлдвэртэй хамтын ажиллагаа тогтоож гэрээ хэлцээрийн хүрээнд өнөөдөр хамгийн анхны Монгол улсад орж исэн эмүүдийг худалдаанд гаргахаар ийм одоо нээлттэй ажиллагаа хийж байна. Цаашдаа бид бас хамгийн нэг их усүрээс нь тэр өндөр хөгжилтэй дэлхийн эрүүл мэндийн байгууллагын чанар стандартыг харгасан энэ эмийг одоо эрүүл мэндийн яам шууд худалдан авч тэр амьлгүүдтэй эрүүл мэндийн байгууллагуудад дамжуулан эмнэлэг эмийн сангуудаа хөргөдөг юм тогтолцоонд шилжиж байгаа. Жишээл өнөөдөр бид энэ дапапрозин гэдэг юм байна. Энэ бол одоо сахартай усууд хэрэглэдэг. Энэ одоо бидний глицидем метформин гэдэг нэмийн одоо хамгийн сүүлийн үеийн одоо хувилбарууд аптэйтлэгдэж ирсэн хувилбарууд. Биднээс бол одоо манай зах зээл дээр жишээлбэл энэ Борсега нэртэй байдаг. Борсега нэртэйгээр 170 мянган төгрөгөөр зарагддаг. Эрүүл мэндийн даатгалаас 70% төлөд. Тэгээд иргэдийн гар дээр бол нэг одоо 110 мянган төгрөгийн өтгтөгөөр очдог. Хөнгөлт хэдлээч гэсэн юм өндөр өтгтөгөөр очдог юм байна. Тэгэхээр энийг Солонгос улсын засгийн газрын Догво фарм гэдэгтээ биднээс эрүүл мэндийн яам хамтын ажиллагаа хийсэн гэж байна. Энэ сүүлийн үеийн дараагийн үеийн энэ нэмийг одоо шууд худалдан авалт хийгээд яг эрүүл мэндийн даатгалын 70%-ийн хөнгөлт хэлээ иргэндээ 7 мянган төгрөгөөр хүрэхээр ийм зохицуулалтаар жишээл өнөөдөр одоо шууд худалдан авалтыг хийж улс орон даяараа иргэдтэй хүрэх зорилтыг тавиад ажиллаж байгаа. За төрөөс эм эмнэлгийн хэрэгслийн талаар баримтлах бодлогын баримтчгийн хүрээнд Монгол Улсын засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа нэг арга хэмжээ нь бол иргэдийг санхүүгийн дарамтаас чөлөөлөх мөн одоо авд иргэдэд эмчилгээний үр дүн өндөртэй чанартай эм эмнэлгийн хэрэгслийг хүртээмжтэй хэрэглүүлэх зорилгоор одоо бүгд Солонгос улсын Догво фармаас одоо эхний бол 5 эмийг бол оруулж ирж худалдаанд гаргаж байна. Эдгээр 5 эм нь бол эрүүл мэндийн даатгалд хамрагддаг эмийн сангууд болон төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагуудын хэвтэн эмчилүүлэгт зориулж байгаа. За үнийн хувьд бол одоо Монгол улсад зах зээлд нийлүүлэгдэж байгаа эмээс 42-оос 97% одоо үнийн бууралттай тийм одоо санхүүгийн дарамтаас бас чөлөөлөх ийм одоо ийм орж ирж байгаа. За цаашдаа бид ямар арга хэмжээ авч ийнө гэхээр цаашдаа бол ер нь иргэдийг энэ эрүүл мэндийн болон эмийн дарамт санхүүгийн дарамтаас чөлөөлөх зорилгоор мөн одоо нэн ховор өвчнөд удаан хугацаар хэрэгэлдэг жишээлх юм бол унал таталтын эсрэг эм, хавдрын эмүүд, за эргэтэн шилжүүлэн суулгасан хүмүүсийн байнгын хэрэглээтэй байдаг дархлаа дарангуулах эмүүд, гемофилийн өвчний эмүүд, за эдгээр эмүүдийг бол төр дааж нэг их усүрээс дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөвшлийн төвшин 3-аас дээш улсад үйлдвэрлэгдсэн тухайн улсдаа одоо 2-аас 3 жил хэрэглэгдсэн тухайн бүтээгдэхүүнийг 3-аас 5 хооронд одоо импортлдог ийм одоо өндөр чанарын эмүүдийг оруулж ирэхээр үнийн хэлцэл хийж судалгааны шатндаа явж байна. Тэгээ 25 онд энэ ажил маань хэрэгжинэ гэж найдаж байна. За Tungu Bio Pharma компани Будны Солонгос улсын эмийн эмнэлэгч компани байгаа. 1970 онд байгуулагдсан одоо 54 өдөржилтэй үйл ажиллагаа явуулж байна. Одоогийн байдлаар 2024 оны байдлаар Tungu Bio Pharma дотооддоо нийт 350 бүтээгдэхүүн мөн одоо гэрээд одоо үйлдвэрлэлийн дагуу 110 компанитай хамтраад бас 800 бүтээгдэхүүн гээд нийт 1000 бүтээгдэхүүнийг бол үйлдвэрлэж байна. За Монгол Улсын засгийн газар болон одоо эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж байгаа их усрын ажлын үрээнд бол Tungu Bio Pharma нь эхний 5 бүтээгдэхүүнийг бол Солонгосоос явуулаад одоо нийлүүлэхэд бэлэн болсон байна. Тэгээ уг 5 бүтээгдэхүүн бол Солонгостой бол чанарын шаардлагыг хангасан мөн экспортлж байгаа дотооддоо Солонгос улсын иргэд маань өөрсдөө хэрэгжилж байгаа бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгээ эдгээр бүтээгдэхүүн жишээнд дурдж үзсэн бол одоо энэ авалтаа гэдэг даралны бүтээгдэхүүн, даралт одоо бууруулах бүтээгдэхүүн байна. Энэ бүтээгдэхүүн маань Солонгос сүүлийн одоо 10-аас дээш жил бол тасралтгүй жороор болоод байгаа. 300-аад бол эмнэлэгт одоо яг жороор болоод явж байгаа бүтээгдэхүүн юм аа.
хүн амаа эрүүл аюулгүй чанарын баталгаатай эмчилгээний өндөр төвтэй эмээг боломжийн өндөр чанарын CDM буюу бүтээгдэхүүнийг одоо үйлдвэрлэж авах хүртэл эхнээс нь эхлээд судалгааны ажилтны хөгжүүлэлт дээр нь бид нэ бараа ажил үйлчлэгээ хөтлөн авах хуулийн шинжсэн найруулга мөн Монгол Улсын засгийн газрын 2 иргэдийн хүрэх ажлыг үн шатаараа зохион байгуулна. Энэхүү чанар аюулгүй хангалтын эмийн хэрэгслийг зохион байгуулахад оролцсон энэ ажлыг Монголын ард түмэн чанартай аюулгүй байдлыг хангасан эм эмнэлгийн хэрэгслийг хүрэх ажлын маань баттай адил болно гэдэг итгэлтэй. Цаашлаа бид ажлын амжилт хүсье. Цаашлын ажилд бас өндөр амжилтыг хүсье. Нэг их усрын нэгдсэн худалдаалтын зохицуулалтын талаар мэдээлэл өгөх юм. Эдийн засгийн зохицуулалтын Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах цогц бодлогын салшгүй хэсэг байгаа. За хүний эмнэлгийн хэрэгсэл маань баримтлах бодлогын баримтчгийн хүрээнд Монгол Улсын хүн амыг эмчилгээний өндөр үр дүнтэй чанартай за үнийн одоо бүтээгдэхүүний дээр одоо тийм зааварчилгаануудыг маш сайн өгдөг. За тэгээд цахим одоо нэг хувь хэмжээ тогтоох гадаад хотуудын үнийн жишг одоо ашиглах гэсэн ийм одоо үндсэн зарчмуудаа бүхий хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдаа авах тухай хуулийн 34-аас хэрэглэгддэг эмийн зардал дөнгөж хувийн эзэллэг мөн одоо нэм шаардлагатай тасалдлын үүсэх эрсдэл өндөртэй иргэдэд санхүүгийн дарамт орчуулганд байгуулагдсан. Одоо 54 дэх жилдээ бол үйл ажиллагаа явуулж байна. За ажилтны тоо бол 400 төв компани бол сүүл байрладаг. Компани бол дараах одоо дараах чиглэлээр бол үйл ажиллагаа явуулдаг. Тийм болохоор мэрэгсэн байгууллагуудаа бид хамтраад ажилладаг. За олон улсын болон мэрэгжлийн гүйцэтгэх байгууллагатай гурван талын тийм хамтын ажиллагаатай туршлагатай бүх компаниудын гайлын бүрэлдэхүүнийг хийгээд явдаг. Мөн гайлын баталгааг хоёр нийлцтэй агуулгатай. За Улаанбаатар болон Өдөө орон нутагт талбар бүхий нэг их усрын энэ барааг хадгалж байгаа юм тусгай хэсэг одоо нэг Dapagliflozin 10 мг. Худалдааны нэр нь Dapaprozin. Маш их хэрэгтэй байна. чи юу ямар дайралтай? Dapagliflozin.
Юу нэр вэ?